Энэ бол мэдрэл муутай хүн гэсэн үг шүү. Ямар цаазлаад хаялтай юм биш. Хинч ашиггүй. Тэдний чихийг аваад яах юм? За өнөөдөр оюу толгойн сонсгол явагдаж байна. Энэ маш чухал. Өнөөдөр үргэлж хаалттай хаалганы цаана нууцаар хийж ирсэн. Өнөөдөр оюу толгойн энэ баялагын эздүүд нь энэ талаар мэдээлэл авах ёстой, хянах ёстой, шахах ёстой. Энэ нь өөрөө бас Rio Tinto-гийн тэр хэлцээр байгуулж байгаа хүмүүс ч гэсэн энэ хэрэгтэй. Ер нь Монголын ард түмэн энэ баялагын эзэн юу болов? Мань мэт шиг хүмүүс нь оюу толгойн талаар олон жил ярьсан. Маш олон жил доромжлууллаа. Маш олон жил одоо гүтгүүллээ. Тэгэхдээ үнний төлөө доромжлуулах эрх зориг ямар ч улс төрчид, ямар ч монгол хүнд байх ёстой. Өнөөдөр оюу толгой Дубайн гэрээний дотор газар нутаг, эх орон, тусгаар тогтнол, ажлын байр, сургууль цэцэрлэг, эмнэлэг энэ дотор ч байгаа. Тийм учраас олон хүмүүс энэ дээр санаа тавьж тэмцдэг байхаа. Тэгээ би одоо энэ дээр гарц гаргалгаа их ярих хэрэгтэй. Би гарц гаргалгааг өнөөдөр ярьж байгаа юм биш ээ. Би одоо 17 загтлыг төр засгийн тэргүүнүүдэд явуулж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тэгэл сайд нар, дарга нар холбогдох хүмүүст нь. За жишээ нь энэ нэг жишээ. 2009 оны 4 сарын 27-нд энэ Дэмбэрэл даргад явуулж байсан. Улсын хурлын дарга. За тэр бол одоо эдийн засгийн байнгын орон дарга, ажлын засгийн дарга нарт явуулж байсан сайд нарт. За энэ дотор 22 зүйл залтайгаар энэ гэрээ Монгол орныг сүрүүлэх гэж байна. 22 зүйлийн ядаж засаач. 47 зүйлээс 22-ыг сонгож бичсэн. Хамгийн нэгдүгээрт та нар 34% роялти гэдэг бол занга. Биднийг одоо хязгаарч өрөнд оруулнаа, аюултай. Тэгэхээр тэр үед хэлцээр байгуулж байсан хүмүүс одоо Ганбаатар одоо ямар ч ашиг авахгүй гэдэг энэ үнэн үү гэж асуухад бид 34% авна. Энэ ерөөсө буурахгүй гэж хэлж байсан. Эдийн засгийн ойлголттой хүн ард түмнийг ингэж хуурна гэдэг бол гэмт хэрэг. Та нар боддоо ямар ч зардлаа хянахгүй байна гэдэг бол 2 тэрбум долларын орлого олцоход 2 тэрбум долларын зарлаг гаргаад 1 долларын ашигтай ажиллахад 34 центийг монголчуудад өгнө л гэж доромжилж байгаа шүү дээ. Өнөөдөр хүртэл дандаа хасахтай явлаа. Тэгэхээр өнөөдөр 21 нь одоо 22 орчим тэрбум долларын өртөө Монгол гэж байгаа. Нөгөөх нь олон 10 тэрбум долларын өртөө. Одоо Rio Tinto. Дүүнээр нэг юм хэлээ. Монголчуудаа. Энэ өрийг Лондонгийн хажууд, Сидней хажууд юм уу эсвэл Вашингтоны хажууд байгаа уурхаагаас авахгүй. Монголын уул уурхай, Монголын алт зис, Монголын ард түмэн 100% алт зисээрээ төлнө. Эдийн засгийн ойлголт нь энэ байхгүй. 22 тэрбум долларын өртөө монголчууд энийг төлөхгүй гэж юу ярьж байгаа. Энэ Монголын алт зисээр төлнө шүү дээ. Сиднейд байгаа эсвэл Лондонд байгаа тэнд байгаа нэг уурхаагаас төлөх гээд байгаа юм уу? Хүмүүсийг доромжилж байна. Rio Tinto биднийг доромжилж байна. Rio Tinto-гийн гар хөлүүд биднийг доромжилж байна. Би гарцаа ярив. Бас энэ дээр бас дахиад гарц байгаа. Энэ 34% оронд роялтигаа 10-аас 15% доотлол нь нэмж аваач гэж энэ дээр заасан байгаа. Энэ гэрээ байгуулахаас өмнө шүү. Ганбаатар гэдэг энэ гар үсэг зурцсан байна. Тэгээд дээр нь нэмээд 34% бол хуультай гэж өчигдөр одоо хууль зүйн сайд нь тэр үеийн хууль зүйн сайд нь хэлж байлаа. Хуулиа бид дагсан юм а гэж. Энэ хууль захиалгын хууль. Энэ хууль Rio Tinto Монголын бие үнэлэгч луйвчин улс төрчдөд захиалж оруулж хийлгсэн юмараа биднээс дээр одоо нүүр дахалж байгаа. Өнөөдөр энэ сонсголын хамгийн давуу тал нь юу гэж дэлхийн нийтээрээ монголчууд тэнэг биш юм байна. Монголчууд мэддэм бай. Яг тэр дотор бие үнэлэгч муу улс төрчд байж магадгүй. Гэхдээ монголчууд ухаантай ард түмэн байна гэж харж байна гэж би баярлж байна. Хоёрдугаарт би сая 34% зангыг ярьлаа. Роялтигаа нэмэх ёстой гэдэг энэ байр суурин дээр одоо ч байх туу. Хоёрдугаарт манай өнөөдөр шийдвэр гаргагч нар би зөв, чи буруу, би чи зөв гэж бахан ярьж байна. Манай шийдвэр гаргагч нар ухаантай царайтай 0 ухаан царайсан улс төрчид ямар ч ухаангүй гэрээ хийдэг. Тэгэхээр өөрсдөө тэд мэддэггүй. Ямар ч мэдэхгүй. Тэгээ миний ярьжсэн одоо 2 дугаар гол зүйл гэвэл бие даасан үндэсний болон олон улсын хэмжээний шинжээчдийн дүгнэлтийг гаргуулаач. Тэрийгэ тойрж улс төрчид яриач гэж хэлж байсан. Миний яриа их ойлгомжтой байгаа. Би энийг чинь бас аягүй олон эрдэмтдтэй ярьж байгаа шүү дээ. Энэ дашрамд хэлэхэд Монголын ахмад геологчид эрдэмтэд бол эх оронч байсан шүү. Манай Бямба доктор байна. Манай Баян Хонгор аймгийн Богдын хүн би хайрладаг.
Авирмитгой байна, бурхан болцсон. Балжинэмгой байна, хурцгой байна. Би олон хүний нэр хэлсэнгүй шүү. Маш олон ахмадууд өнөөдөр зүрх сэтгэлээ өгч ажиллаж байсан. Тэгэхээр үндэсний болон бие даасан гадаадын олон улсын шинжээчдийн дүгнэлтийг гаргаад яриач л гэж ярьсан. Гарсан дүгнэлтээ эднээс өөртөө ашигтайгаар хэрэгжүүлээгүй бас. Энэ дээр нэмж хэлэхэд би зүгээр нэг юм хэлээд хаанарт. Өнөөдөр гэрээ байгуулсан хүмүүс буруутай, зөвхтэй монголчууд зарим нь үзэн ядчааж болно. Монголчуудыг талцуулдаг. Тэгэхэд тэр гэрээ байгуулсан энэ хүмүүс бол одоо бидэнд алт эрдэнэ шиг чухал хүмүүс. Тэр гэрээ байгуулсан тэр аимшигтай улсууд бол. Бидэнд 400 тэрбум долларын үнэтэй хүмүүс эднээс. 400 тэрбум долларын уул уурхайн курсд гэрээний курс суусан улсууд. Одоо бид тэднийг ашиглахаас өргөхгүй. Ямар цаазлаад хаялтай нь биш. Хинч ашиггүй. Тэдний жихийг аваад яах юм? Тэгэхээр 3 дугаар зүйл хэлье. Тэгээд та нар асуулт байвал би хариулъя. Би 22 зүйлээ бүгдийг яриад хайрын цаг үрээд яах вэ? 3 дугаарт. Энэ одоо олон загтлуудын нэг нь шүү. Энэ Бадам ханд гэдэг одоо энэ ерөнхий нэгтлэн бодох нь оюутлогоогийн Риотинтогийн ч юм уу да. Борлуулалт маркетингийн төлөв зардал гэж жил бол энэ улиралч шүү. Нэг улиралч шүү. 26 тэрбум төгрөг, 10 тэрбум төгрөг зарцуулдаг. Нэг улиралд. Энэ цаашаа дээшч явсан. Энэ одоо 2014 оны тоо ярьж шүү би данс. 2021, 22 онд дандаа нэм. Монголын өмнгийн говьд байгаа баялгаас цөм мөнгө хийчихэд тэр мөнгөөр нь алуурчин царайтай нийтлэгчдэд мөнгө өгөөд мань мэтийн дормжлуулах хамаагүй, миний нэр хүн хамаагүй. Тэр Монголын ард түмний тархийг өөрсдийнх нь луурдсан, өөрсдөөс нь хулгайлсан луурдсан мөнгөөрөө тархийг угаана гэдэг бол Монгол төр энд хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр ингэж аймаар одоо шинжээчд ярьж шүү дээ. Ийм олон хууль зөрчичөөд байхад цагдаа хаа байна, шүүх хаа байна, эдийн засгийн том гэмт хэрэгтэнтэй тэмцэх газрууд хаа байна, тагнуул хаа байна, авилгалдуулсан юм уу та нар? Мань мэтийг л алчих гал дэгэтчгээл дүүжилчихгээл яваад байдаг. Би өнөөдөр тэр би хэлээгүй, би хэлжсэн шүү дээ гэдэг өнгө ерөөс ярих гээгүй шүү. Энэ монголчууд магадгүй энэ гэрээ хэлсэн хүмүүсийг одоо би өрөвддөг. Би даасан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргаач. Чи юу ч мэдэхгүй шүү дээ гэж би тэнд чичлүүлж доромжлуулж ярьжсэн. Тэгэхээр би гарц ярьж байна. Монголчууд өнөөдөр нийлж нэгдэж энэ гэрээг өөрчлөх ёстой. Эцэст нь нэг зүйл хэлье. За Монголын засгийн газар өнөөдөр биеэ үнэлчихвдээ. Өнөөдөр төсвийн байгууллагууд бүгд цалингаас тавьж чадахгүй байгаа. Өнөөдөр Монгол орн модоо барьж байгаа. За энээс болж та нар арбитрийн шүүхтэр энэ авилгалын асуудал байна. Болиоч гэдэг ингээд асуудал арбитрийн шүүхтэр явж байхад Монголын засгийн газар ерөнхий сайд нь өөрөө нэхэмжлээсээ Монгол ямар ч хохирлгүй гэж татчихсан шүү. Тэгээ би гишүүн байхдаа 2001 он гадаад талбай дээр сууж ирсэн шүү дээ. 5 хоног. Тэгээд нэмээ нэхэмжлээ буцааж татсан. Бид гомдолтой хэвээрээ гэдэг. За арбитрийн энэ нэхэмжлээсээ татгалзаж онгоонд орж биеэ үнэлчихвэ та нар. Хоёрдугаарт Онтроголдын тэр уурхай бол цэвэр монголчууд их шүү. Одоо та нар нэг юм боддоо яаж дээрлэхүүлж байна? Монголын өмнгийн говийн баялаг, Монголын ард түмний энэ хүүхдүүдэд зориулж ажлын байр бий болгох баялаг, үйлдвэр барих баялаг. Хоёр гадаадад хоорондоо наймаалцаад Монголын төр засгааг огт тоохгүйгээр ярина гэдэг бол гэмтэрэг шүү дээ энэ бол. Одоо эцэст нь хэлэхэд бас нэг юм хэлчихье. Одоо олон юм ярих юм да, уучлаарай, олон юм ярих. Монголын төрийн тэргүүнүүд, энэ ухаантай царайтай ерөнхий сайд, энэ том дарга нар, сайд нар далжигнаж дандаа Риотинтогийн захирлуудтай өөрсдөө уулздаг. Тэр зүгээр нэг компани шүү дээ. Манай Эрдэнэс оюутлогоо гэдэг Цэрэн Батал уулзах хэрэгтэй байхгүй. Хамгийн дээд нь төрийн өмчийн хорон даргал уулзах хэрэгтэй. Өөрсдөө далжигнаж очиж авилгал авах гэж байгаа юм шиг царайж уулздаг болоорой, ичээрээ. Галтгооных нь өрөөнд нь очиж охинтой нь юу ярьсан гэлээ? Ийм балаа юм байж болохгүй. Би жоохон чанга ярьчлаа. Та нар боддоо нэг юм хэлж. Ганбаатараа чи яасан чанга дуутай юм бэ гэж. Гэрт чинь гэрээ эзэн байхад гэрт чинь гаднаас хүн орж ирээд авдран дотор чинь байгаа зэс аягийн чинь, мөнгө аягийн чинь, алтан аягийн чинь зөөгөөд хулгайлаад явж байхад
нэг ухаантай царайлаад гуйлгтан царайтай хэдэн хүүхдүүд нь ямар ч хоолгүй байхад ингээд инээмсэглээд сууж байвал тэр жинхэнэ Монгол сайхан бүрэг Монгол ичимхий Монгол зам биш шүү. Энэ бол мэдрэл муутай хүн гэсэн үг шүү. Энэ үед дуу чангарахгүй бол мэдрэл муутай байна гэсэн үг.